Өрсөлдөө суулгалтын ажил дууссаны дараах Тарайн талбайд мэлхийний найрал дуу их шиглэнэ. Мэлхийний авгал данууд болон шанаган хорхоонууд сүлжилдэнэ. Дөрвөн замын уулзраар Такеучи Масахико гарч явна. Харааны бэрхшээлтэй хүмүүс зориулсан шар товгор зам дээр зогссон хоёр ээж цэцэг харах аяллаа тухайд ярилцаад ухаангүй байлаа. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Дуртай дургүй зам тавьж өгөөд янзгүй байдлаар Масахиког харцгаана. Өнөөдрийн ярианы сэдвийг бичсэн цаас салхинд хийсэн хөдөлгөөн. Ирээдүйд хүргэх кино Хараагүй хэрнээ харж чадсан зүйл. Такеучи Масахико багш. Хараагүй хэрнээ харж чадсан зүйл зохиолыг бичсэн Такеучи Масахико. Кино зохиолыг бичсэн Касе Киёши, Янагисава Чие. Найруулагч Ямамото Мамару. Дайны дараа гайхалтай сэргэн мандалтыг бүтээж чадсан бидний их орон Япон. Ахмад үеийнхний хөлс, цус шингэсэн зовлон зүдгүүрийн үрээр бидний өнөөдөр бүтсэн эдийн засгийн өндөр хурдтай хөгжлийн ачаар ард иргэд хангалттай баян чинэлэг болсон ч баян болсон хэрнээ сэтгэл нь харамж хിവэр үр дагаварт нь олон үнэт зүйлс алдагдаж бие биенээ дэглэх, гадуурхах, амиа хорлох зэрэг харамсалтай явдал нийгэмд өдөр бүр тохиолдох боллоо. Манай орны хүүхдүүд энэ киног үзээд энэ эмгэнэлт нөхцөл байдлыг халах эр зоригтой болж сурч мэдхийн ариун утгыг ухамсарлаж уужим сайхан сэтгэлтэйгээр ирээдүй өөд алхаасай хэмээн хүсэж байна. Эмэгтэй багшаар газарчлуулан Такеучи эндэрт гарч ирлээ. Урьдчилсан зарим зураг авалтыг орон даяар үзүүлэх замаар нийт 2500 хүн 500 орчим аж ахуй нэгж олон нийтийн байгууллагаас хандив тусламж цуглуулан энэхүү киног бүтээсэн болно. Түүнчлэн дөрүүдэд тоглосон болон бусад техникийн ажилтнуудыг ихэнх нь сайн дурынхан байсан бөгөөд сэтгэлээрээ хүчин зүтгэл гаргаж энэхүү киног бүтээхэд оролцсон билээ. Хүй, түрүүний таягтай хөгшин байна хэмээн хоёр ээжийн нэг хэлэхэд тэд гайхан өөдөөсөө харцгаалаа. Такеучи багшийн лекц хэдийнэ эхэлсэн ч танхим дуугаа хүмүүс дор бүрнээ шуугилдах нь Тарайн талбай дахь мэлхийний гуагчаан адил байв. Масахико дуу хураагуур гархан микрофонд ойртууллаа. Саяын чимээ бол хятадд агаарын довтлогоо болох үед дуурдаг төгшүүрийн дохио юм. Энэ төгшүүрийн дохион дуун дунд ээж минь намайг төрүүлсэн юм. 1945 он Хятад Тянжин хот. Агаарын довтлогооны үеэр эцэг Такеучи Казуо зүгтэнгүй нэ. Зүгтараа. Тянжин дэх Такеучигийн гэрт Масахико хүү төрлөө. Аав нь цагдаагийн газар ажиллана. Нэг насаар ах хүүгийн нэр Казухико. Ээж Акико хүүгээ хөхүүлнэ. Дайн дуусах ойртсон байв. Тэсшгүй хүүтнийг тэсэн давгч Такеучигийн гэрт сүү байсангүй. Будааны зутангаар нэг юм хөхний сүг орлуулж байлаа. Тодорхой хэмжээний ачаа авч явах зөвшөөрөл авсан Такеучигийн гэр бүл холын замд гарan эсэм мэнд бомтод ирлээ. Япон явах усан онгоцонд юугаач мэдэхгүй бусдын эрхээр суусан нялх хүү хоол тэжээл эм тарианы дутагдлаас болж уушигны хатгаа туссандаа халуурч байлаа.
Нэгэн өдрийн хоолоо сэмсэн мэдж. Өөр нэг эмэгтэй шүлсээ тэрүүхэндээ залгина. Ямар хүйт юм бэ? Би даарад байна. Хос залуус шөнийн хүйтэнд жихөөцөн. Уучлаарай. Та эмч биш үз? Биш ээ. Өшөөрэй. Уучлаарай. Эмч хүн байна уу? Эмч хаанугаг мэд хүн энд байна уу? Эмч наач яваарай. Хурдлаарай. Азар усан онгоцонд эмч байв. Хатгал байна. Сүү байгаа юу? Хайж үзсэн ч нэг ч хөхүүлээж энд байхгүй байна. Үхвэл далай таяхаас өөр аргагүй болно да. Эмч. Гүйж байна. Ямар нэг аргаар туслаач дээ. Гүйж байна танаас. Гүйж байна. Масахико хүмүн биднийг уучлаарай. Уучлаарай. 5 жилийн дараа Тэнгэрт Аадрын үйл нүгэлтэн. Масахико боолны өрөвслийн улмаас Курошики төв эмнэлэгт хэвджээ. Өнөөдөр эмнэлгээс гарах өдөр. та бүхэнд маш их баярлалаа. Макахо бие бодоорой. Ээжийнхээ үгэнд сайн орно шүү. За юу? За. Бид ирлээ. Масахико гэртээ тавтамарл. Наач ороод ир. Хүмүн гэртээ тавтамарл. Ашгүй гэртээ ирлээ штэ. Сонин сүрэг сүлжилдэн нэсэн. Идгэршгүй гэдэг чи юу гэсэн үг вэ? Идгэрсэн болоод эмнэлгээс гараа үстэ. Усан онгоцон туссан хатгаа. Масахикогийн нүд тэгээд яасан гэж барьсан соноо ээждээ үзүүлэхээр орж ирсэн Масахико гэнэт зог тусан зогсов. Усан онгоцон туссан хатгаанаас болж Масахикогийн нүд харахаа болсон байна. Анхнаасаа л юу ч хардгүй байж. Хүүгийн маань баруун нүд төрсөн цагаасаа л юу ч хардгүй байсан байна. Ганцхан зүүн нүдэрээ л Масахико баруун нүдэрээ юу ч харахгүй байна гэсэн. Дан ганц зүүн нүдээр харах нь тийм ч сайн биш гэж эмч хэлсэн. Би өдөө хүртэл юу ч анзаарсангүй. Миний хөх ямар ч сүүгүй болсноос л боллоо. Арайчтэй. Масахико ээжигээ уучлаарай. Масахикогийн гараас сон алдуур нь нисч одлоо. Аав нь шинэ ажил томилогдсон тул Масахико Ягичогоос Иши баг сургуулийн 1-р ангид орлоо. Энэ ямар ханзав? Мэдгүй байна. Би мартчихаж. Тэгвэл Такеучи хариулаарай. Багшаа. Холдоод харагдахгүй байна. Хотлоо ирээл. Оо, тийм үү. Такеучигийн нүд сайн хардггүй байлуу. За яах вэ? Тэгвэл Накано Эйчи хариулах уу? За багшаа. Энэ бол нүд гисэн ханц. Масахико толгой гудайлган суулаа. Масахиког ангийнх нь тойрон бүчлээ. Чи нэрэ хардгүй юм уу? Самбар дээр тийм том үсгийг харахгүй байгаа юм чинь сохор гэсэн үг үү? Үсгээ уншиж чадахгүй болохоор хардгүй юм болоо үз. Хараач нүд нь нээлттэй л байна штэ. Энийг нээлттэй сохор гэдгийг. Долор, сохор, ажиг. Хөвгүүд Масахиког шахан бүчлээ. Хардаа. Харандаа ч нунчлаа. Харахгүй байна уу? Харахгүй байна гэж юу? Наадаг чи нэрээ сохор юм биш үү? Тийм байна, тийм байна. Масахико харандаага тэмтрэн олж авав. Чөтгөр болох нь энэ хурууг бариад зогс. Би ч гэсэн тоглоё л доо. Нааша ирээд үзээрэй. Чам шиг сохор оролцвол сонирхолгүй олчих нь. Оруулахгүй чамаг. Тийм шүү. Такеучич гэсэн оруулахгүй. Тийм шүү, тийм. Явцгаая. Масахико нүгдэн суулаа. Балруулны хогтой сүү хуугаад Масахико охин гаргалаа. Хөөй, нөгөөд чи ирлээ. Долор,
сахар, гажиг. Такеучи. Өнөөдрээс үү амттай байсан биз дээ? Амттай байсан биз дээ? Балруулны хогтойс үү? Онцгой амттай байсан байх та. Тийм биз дээ? Масахико ойлсаар гэрийн зүг алхлаа. Сохор, доллар, гажиг гэж гоочлох хүүхдүүдийн дуу чихэнд нь уяатай мэт үл сална. Масахико ойлсноо харуулахгүй тулд нүдээ арчлаа. Ээжээ, би ирлээ. Өлсөн байх шүү. Зун болжээ. Ойролцоох голд аав нь хүүхдүүдийн хамт сэлнэ. Масахико гараа тавьлаа шүү. Яваад өгөрэй. Сайн байна, сайн байна. Чадчихвэн шүү. Яваад өгөрэй. Сайн байна. Яваад өгөрэй. Дүүдэ хайртайх Казухикоч хоцорсонгүй. Мако загас шиг сэлж байна. Хамгаас хайртай автайгаа голын усанд хөвжилтэн тоглох таатай мөч. Ирээж урьжглаа. Гарын алган дээр тавьсан ирээж загас хөдлөхөд Масахико цочно. 2 дугаар улирал эхэлсэн ч хүүхдүүдийн шоглох нь зогссонгүй. Хүлээ. Хүүхдүүдэд тоглоомон могоо бариад Масахикогийн араас хөөнө. Хөөгдөж явсан Масахико гинэт галын хор авлаа. Хин нэг нь Масахиког болиулаач. Галын хорны хөөс хүчтэй цацарна. Нэгэнт гарч эхэлсэн хөөсийг тэр зогсоож үл чадлаа. Хин нэг нь багшийг дуудаарай. Хөөх, юу болох нь энэ вэ? Хэн ийм юм хийдэг вэ? Багшаа Такеучи. Такеучи ингэсэ. Яагаад ийм юм хийчих вэ? Эднэр муу талцсан. Гэхдээ бүгдээрээ буруутай. За ойлголоо. Ямар ч үсэн ийм ангид хичээл орох боломжгүй учраас бүгд альчуур аваад арчицгаа. Масахико болон Такасако нар шийтгэлд нь ховын барьж хонгилд зогслоо. Аав хүү хоёр уулын замаар гүйнэ. Нүд муу учраас бие ядаж хөдлөж байхгүй бол тийм ээ? Масахико, нааш хүрээдэр. Сайн байна. Окояма Мучин, Кожима Сумин Кенгара уул. Сето болон Аав Казуон Масахиког дээшин татна. Мэ, холсон зав. Масахико аавынхаа мөрөн дээр суугаад багталтай нь мишэн. Тал дүүрэх наран цэцгийн талбай дондор Масахико гүйлээ. Масахико аавыгаа хаанаас дуудаж байгааг тааж ядна. Аавынхаа гараас хөтлөн Масахико оохараа гүрээр гарлаа. хүү маань харахгүй юм чинь гарыг хөргөж болно үсттэй. Масахико заанд хурч үзлээ. Ээж нь Масахиког хаашаал бол хаашаа дагуулж явна. Циркэд алиалагч байлаа. Ээж Акиконо жонглерыг Масахикогийн биед мэдрүүлэхийг хичээнэ. Агарын гимнастикийн үзүүлбэрийг Масахико амьсгаа даран үзнэ.
намар ээжтэйгээ хамт амьтны хүрээлэнд очиж үзлээ. Туулайны толгой хэлэх Масахикод эрхлэн ойлгох хүүхдийн дуу дуулна. Үгүй би туулаад авмаар байна. Хүний үгэнд орохгүй дураараа загнаад байвал шийтгэлнэ. Тийш хардаа. Тэр туулаа хэлж байгаа хүүхэд шиг нүд чинь юм харахаа болчихно шүү. Ойлгов уу? Масахико сэтгэлдээ ийхүү өгүүлнэ. Ээжээ, би ямар ч муу юм хийгээгүй шүү. Зүгээр л нүдний өвчин туссан. Та нарт усан онгоцоо булаалагчхад зүгээр байх уу? Аав нь орой бүр алдартай зохиолуудаас уншиж өгнө. Хулчгар амтан минь, намайг хуураад байна уу? Жим хурдан гээч нь бүснээсээ гар бугаа гарган гохоод арав. Хүүхдүүдийн шоглох нь дараагийн улиралдч зогссонгүй. Нөгөөс хорч ирлээ. Чулуугаа шидээрэй. Хүлээ. Нар жаргахын өмнөхөн Масахико цэцэрлэгт очин хоосон лаазанд элс хийгээд гүйв. Айлын гэрийн зочны өрөөлөв лаазтай элсээ шидлээ. Нана байж бачи. Яаж байгаа ч нэ нөө? Айлын гэр заваар уулчхаад зүгээр өнгөрнө гэж бодоо юу? Яаж байгаа юм чи? Танайгүй мэдүү намайг сохор гэж яолоод над руу чулуу шидсэн. Тэгэхээр нь би хариуд нь элс цацж байгаа юм. Нана хүлээж бай. Өвдөж байна штэ. Тав. Энэ хүүг чи яасан гинэ? Ээжийнхээ өмнө одоохон уучлахгүй. Уучлаарай. Уучлаарай. Ахиж чулуу шидүүлэхгүй. Ахиад чулуу шиддэг юм бол элс цацхахаа өмнө ихчтэй ирээд хэлдэг юм шүү. За юу. Ихчээ намайг уучлаарай. Айлын ухаалаг ээж инээмсэглэн үлдлээ. Масахико баг сургуулийн 2 дахь хавраа өгтлээ. Цонхны хөшиг салхинд зөөлөн намирна. Багш самбарт хирагана үсгээр Шимамура хэмээн бичив. Өглөөний мэнд хүүхдүүдээ. Өглөөний мэнд. Би танай ангийг хариуцсан багш Шимамура байна. Энэ ангид Такеучи Масахико гэдэг хүүхэд байдаг баха. Такеучи гараа өргөөрэй. Нааша гараад ирдэ. Уучлаарай. Масахико эмээсээр самбарын өмнө гарав. Такеучи нялхахта туссан өвчний улмаас нүд нь сайн харахаа болсон. Тиймээс анги дотор самбар дээрх хамгийн сайн харагддаг суудал уг нь тэрэнд хэрэгтэй байгаа юм. Хаан суулгавал зүгээр вэ гэдгийг хамтдаа бодож олцгоё. Тэгэхүү хүүхдүүдээ багшийн гинтийн нүгэнд гайхсан Масахико багш руугаа харлаа. Би. За, Мияшита хэлээрэй. Хамгийн урт талын суудал зүгээр гэж бодож байна. Хамгийн урд байсан ч самбарын нөгөө зах нь харагдахгүй бол хэцүү учраас голын суудал дээр гэж бодож байна. Яг зөв би ч гэсэн тэгж бодож байна. Тийм. Голын суудал дээр юм байна. Ангийн хамт олон нэг үзэл бодолтой байлаа. За, багш нь ч бас тэгж бодож байна. За, шийдлээ. Такеучи Масахико энд суух болно. Зөв үү хүүхдүүдээ? Зөв үү. Өнөөдөр нээлттэй хичээлийн өдөр. Өнөөдөр маш их ханц бичих учраас Такеучид багшийн ширээгээ төр өгье. Нааша гараад ирээч. Багшаа, надад ч гэсэн сайн харагдахгүй байна. Урагшаа очиод бичиж болох уу? Бодлого яхав. Сайн харагдахгүй байгаа хүүхэд урд суугаад бичиж болно шүү. Барьцсан охин босч Масахикогийн хажууд суулаа.
Акико баярлсандаа инээмсэглэн зогсно. Масахико завсарлагаанаар Юкичи болон бусад найзуудтайгаа хөзөр тоглож байлаа. Гэтэл хажуу ангийн сахилгагүй банд нар шагаав. Ой. Танай ангид Такеучи Масахико гэдэг сохор хүүхэд байдаггүй үсттэй. Тэр хаав вэ? Юкичи ширээгээ цохон босч ирлээ. Юу гинэ? Нүд муутагаар нь юундаа дуудаад байгаа юм? Чам шиг царай муутай байснаас дээр шүү. Олон юм ярилгүй эндээс гар. Өөрийгөө юу ч удаад байгаа юм болоо. Бүр дургу уурчлээ. Юкичи мундаг байна. Битгий бууж өг. Наад муудаа үзүүлээд өг. Масахико гоочлсон хүнийг ангиараа хамгаална гэж мэдээрэй. Ахиад хэлээд үзтээ. Яг үнэн, тийм шүү. За тэгвэл Чам шиг царай муутай байснаас л дээр. яг үнэн. Царай муутай төрснөөрөө би буруутай олчих юм байна л да. Сахилгагүй хүү хаалга хаан цааш явлаа. Болж өөрийгөө хичээвэл таарна. Нөхөрлөл ийхүү батчив. Баярлалаа. Юкичи, мундаг байлаа шүү. Юкичи дэлгсэн хөзрийн ард ичингүрэн нүрээ нуув. Урлагийн үзлэгээ давтаж дуусаад Масахико гэрлүүгээ харж явлаа. Баяртай. Гэнт нүд нь харанхуйлав. Масахико дахин хараагаа шалгана. Нүднийх нь өмнө бүх зүйл ягаан өнгөтэй болж нааш цааш гуйван хөдлөнө. Тэр өдрийн оройн хоол. Нэг л биш байгааг ээж нь анзаарлаа. Мако хүмүн юу болов? Нүдний өмнөх жирэлцээд сайн харж чадахгүй байна. Юу сайн харж чадахгүй нэ гэж жаахан тодорхой ярьдаа. Бишээ, жаахан сонин л байгаа болохоос ш харах нь харж байгаа. Мако хүмүн энийг уншаад үзтээ. Акико хүүдээ сурах хүчиг өглөө. Хараацай өмнгийн арал руу низ. Хараацай үүрээ шороогоор барина. Цагаан хаан, хар хаан, шавар хаан. Хараацайн дэгдэхээ хүлээж байгаа. Өглөө тэнгис дээгүүр ниснэ. Сайн харж байна штэ. Ийм байхад санаа зовлтгүй. Масахико сурах хичгийг цээжилчихсэн байгаа. Энийг уншсан гэхүү. Арын хуудаснаас уншуулад үзтээ. Акико арын хуудсыг эргүүлж өглөө. Уншиж чадахгүй нү? Бана. Конос юмдаг уу? Нүдний юм ч одоо байгаа юу? Өө тийм үү. За уучлаарай. Дараагийнх нь. Мако хүмүн эмчид үзүүлэхээр явъя. Хувцас солиё да. Гэвч маргааш нь л их сургуулийн эмнэлэгт очиж чадлаа. Дараагийн хүн. За өнөөдөр юу үзүүлэх вүлээ? Конос эмнэлгийн бичгтээ ирлээ. Дугаарчин болохоор дуудана. Тэр болтол төр хүлээж байна уу? За. Үзэлгийн өрөө. Торлог мөрхүүлийн гэмтэл. Одоо шууд эмнэлэг тавьт. Мис засал хурдан хийхгүй бол хараагүй болно шүү. Мис засал хийлгвэл Масахикогийн нүд сайжрах болов. Нэлээд хүндэрсэн болохоор гэхдээ мис засал хийхгүй бол хараагүй болох нь тодорхой. Эцэг ихийнх нь нэг нүдийг хүүд маань шилжүүлэн суулгаж болох болов. Нөхөр маань ажилтаа болохоор нүд нь хэрэгтэй. Харин миний нэг нүдийг авсан ч болно. Тэгж болох уу? Ингэж болдог бол энэ хорвоод хараагүй хүн гэж байхгүй байх байсан биз? Та нүдэ хайрлаж хүүгийнхээ нүдэн болж яв та. Ээжээ. Акико хүүгээ чанга тэрнэ. Мис заслын өрөөний гаднах хүлээлгийн өрөө. Наа тэнийг юма болооч.
Ээжээ. Мисс Заслын өрөөнөөс гарах дууг сонсоод Акико өөрийн ирэхгүй босно. Түүний гар нь чичирч байлаа. Өвчтний өрөөнд совилогч орж ирлээ. Масахико яаж байна? 3-7 хоног тайван байх ёстой. Дээшээ харж хөвтөж огт болохгүйг анхаараарай. Ойлгов уу? Ойлголоо. Ээжээ л гэхий. Ээжийг гүйцэхгүй байх л да. Гэхдээ ганц ч удаа ааваа гэж хэлэхгүй байх шүү. Масахико, сэрчих үү? Гараа аваач би дээшээ хармаар байна. Болохгүй. Зүүн нүдээ доош нь харуулад томото хөвтөхгүй бол нүд нь эдгэрэхгүй гэсэн. Арай хийж суулгасан торлог нь салчих учраас энэ чигээрээ хөдлөхгүй хөвтөх ёстой. Чамайг санаандгүй дээшээ харцгаж магадгүйгээд бид ээлж ээлжээр толгойч ингэж дарж байгаа юм хүмүн. Хэцүү үеж магадгүй. Гэхдээ төвчин шүү. Зөвлөх хэмжийн үзлэг. Ороор. Уучлаарай. Одоо дээш нь харуулад болтын ав. Нүдэнэгэд үзтээ. Зөвлөх хэмж явсны дараах өвчтний өрөө. Масахико, ямар нэг юм харагдав уу? Нүдний шил харагдсан. Нэр харагдсан гэж үү? Гэхдээ эм чи нүдний шилтэй байлоо. Казу хүмүн, эм чи нүдний шилтэй байсан уу? Харин ээ. Сайн сандгүй. Эм чи нүдний шилтэй байлоо? Харин яасан байлаа? Бүгдээрээ юу ч хараагүй юм штэ. Би харж хаад ирээ. Мака хүмүн, эм чи нүдний шилтэй байна. Ээж сайн хараад ирлээ. Нүдний шилтэй байсан юм байна. Масахико хэлсэн учраас би шалахаар ирлээ гэсэн чинь эмч тэгж хэлсэн үү гэд инээмсгэлсэн шүү. Мако нүдний шилийг сайн ажигласан байна. Нүдэн сайн хардаг хэрнээ бид чинь юу ч анзаардгүй юм байна шүү дээ. Холын Охора хотоос гийчин ирлээ. Масахико эмээн ирлээ. Сүмд очиж мөргөөд сахиус авчирлаа. Энэ сахиус Масахико эмээтэйгээ энэ насандаа ихэж хулсны нахиа идэхгүй гэж бурханд амлчхаад ирлээ. Харин оронд нь Масахикогийн нүдийг хараатай болгож өгөөч гэж гуйлаа. Масахико, чи чинь хулсны нахиан дуртай билүү? Үгүй юу? Дуртайч биш, дургуйч бишээ. За тийм болж. Эмээн янз арал бодлоо. Тэгээд хулсны нахиа ямар ч тэжээлгүй учраас бурхнаас гуйхад хамгийн зүгээр юм болов уу гэж бодоод. Тэгээд хулсны нахиал байхад болох хэрэггүй. Сая чи юм хэлв үү? Үгүй. За. Бяцхан гीчд иржээ. Ойр толбоо барьж чадсангүй. Ангийн баг Шимамура байна. Шимамура багш байна штэ. Нааша ороор. Зүгээр үү? Такеучид манай ангийнхан захидал өчсөн. Энд аваад ирсэн учраас дараа нь ээжээрээ уншуулаарай. Такисако уг нь чамтай уулзахыг их хүссэн. Такеучи төргөн эдгэрээд хурдан эргээд ирээрэй. Төргөн эдгэрхийг чинь бүгд хүлээж байгаа шүү. Хөөх зөндөө захиа байна. Тийм байна Масахико. Эргэж ирсэн хүүхдүүдийн загтал. Такеучи ойр дуулцалсангүй. Нүд чинь яаж байна да? Би урлагийн үзлэгээр Ватанабетай хамт цас ба конкон бүжиг бүжгэлсэн. Икеда, Накано, Конор цагаан эрэг бүжгийг бүжгэлсэн. Сугимори, Эда, Фужимото нар илбэнхний зулцаа болж бүжгэлсэн. Мака Хихара, Канамицу, Такахаши нар 8 алж болсон. Такисако Урашима болсон. Нилээн сонирхолтой болсон. Чамайг хурдан эдгэрэх болтугай гэж бид бурханд залбирч байгаа шүү. Баяртай.
3 давхрын өвчтний өрөөний цонх. Мако хүмүн. Энэ цонхоор өсрүүл өгөх болов. Мако ээжтэйгээ хамт өгч чадах уу? Би л авахгүй. Ээж ч гэсэн өгч болохгүй шүү. За, Масахико хүү. Маргаашраас эмнэлэг уйдгартай болох байх та. Масахико, загтал бичнэ үсттэй. Та бүгдэд их баярлалаа. Совилогч ихчээ баярлалаа. Масахико эмнэлгээс гарлаа. Намайг бүгдээрээ эргэж ирж бас захиа бичсэнд баярлалаа. Гэхдээ миний нүд хуучин шигэ харж чадахгүй байгаа учраас 1 жил сургуулиасаа чөлөө авахар боллоо. Юу? Би та нартай салга яс хийхээр ирлээ. Хичээлээ сайн хийцгээгээрэй. Би биетэйгээ үргэлж эвтэй байгаарай. Такеучи ч гэсэн хичээлээ сайн хийгээрэй. За. За бүгдээрээ алга ташин гаргаж өгье. Акика болон хүү мэхийн ёслоод гарлаа. Цонхороо ангийнх нь харан үлдлээ. Такеучи! Нүдээ хурдан имчлээрэй. Хурдан идгээрэй. Хурдан идгээрэй. Ээж хүү хоёр хүүхдүүдэд гар даллан хариулав. Окояма хараагүйчүүдийн сургуулийн хавар. Накахара багшаас Масахико Брайл үсэг сурлаа. Дуурайгаад бичээд үзтээ. Брайл үсгийг нүдэрээ биш, гараараа дамжуулж хардгийм. Гэрэл цохрох баярын орой. Касуо Брайл үсгээр хөзөр хийлээ. Акико юм ойн. Хараагүйчүүдийн сургуультай дасч байгаа үстэй. Болчихлоо. Ээж нь Макогийн авч явдаг бүх зүйлд нь хон хадчихлаа. Ингэчхвэл Мартин энэ төр болохгүй амар тийм ээ. Бүгд нь хадчлаа гэж юу? 18 ширхгийг гүрээсэн байгаа биз? Баавга чайхаар гайхалтай зүйл болжээ. Одоо хоолны уутанд нь хийгээд л боллоо. Наадах ч юм шээ. Гэл бунда хоёрын зузаан өөр бол хуучин шивгчийн тоглоомыг тоглож болохгүй болно үсттэй. Бүх 53 хүзэр барихад адил зузаантай байхгүй бол болохгүй. Оо тийм үү. Ийм хайрцагөр байгаа юу? Акико босон нөгөөрөөс хайрцаг авчирлаа. Мэ. Хуршүүдээсээ гуйж цоглуулсан. Ээжээ баярлалаа. Нүдэрээ харах гэж оролцсон хэрэггүй. Гараараа уншиж сурахгүй бол тэ? Сургуулийн автобуснаас Масахико бууж байна. Жолооч ага баярлалаа. Масахико тогтсон газараа тосч ирэх хүнээ хүлээн зогсоно. Масахико! Аава! Масахико! Ахын тосгоор ирсэнгүй юу? Хин ч ирээгүй штэ. Ээж яасан? Оройдчлаа, хуучлаарай. Би ирлээ. Дүүгээ тосгоо таг мартсан ах нь гэртээ ирлээ. Кари гадаач үнэрт чинь өлсөн гэж ихтэйхэн. Ахаа гэртээ тавтай морил. Казухико. Масахиког тосно гэсэн яасан? Юу вэ? Уучлаарай би.
Намайг уучлаарай. Би мартчихсан байна. Аава, би зүгээрээ. Тийм ээ ээжээ. Масахико тэцүүгаг яагаад ойлгодгүй юм бэ? Аав юу игээд байна? Яагаад ийм юм ойлгодгүй юм бэ? Касо, одоо болно доо. Хоолоо идцгээе. Ах нь ихэр татан ойлно. Сургуулийн автобус Масахикогийн суудаг буудлын дараагийн буудалд ирлээ. Хамгаас хөндлөдөг дээд ангийн Каваниши автобусанд орж ирэв. Каваниши хахад мэдэхгүй зөвлөж үгүй билээ. Каваниши яха өглөөний минь. Өглөөний минь Мако. Хараагүйчдийн сургуулийн номын сангийн Braille үсгээр бичигдсэн хүүхдийн бүх номыг уншчихлаа. Токиод байдаг Японы Braille үсгийн номын сан гэдэг газрын гишүүн болчихвол шуудангаар байнга ном явуулж өгдөг юм. Хэрэгтэй мэдээлэл өндөө наадах чинь. Хэрэгтэй зүйл сонслоо. Хэрэгтэй зүйл шүү. Green heat, single heat, timely heat юугаараа ялгаатай юм бэ? Наадах чинь би бас асууя гэж бодож байлаа. Эхний зэг хүртэл цогсон нь single heat. Оноо авсан нь timely heat. Хүчтэй онсон нь green heat үсттэй. Каваниши ах мэрэгжлийн байс болчих шиг юм а. Сумод Якозуна тэгээд Озуки дараа нь юу байдгүй? Секиваки, Комусуби, Магишира. Гэнэт гарч ирсэн дархан аврагыг Масахико тулаанд дуудлаа. Үлдлээ. Ийг их үед газар тунсаг хүн нь Каваниши байлаа. За хүүхдүүдээ ирсэн шүү. Зүрмэглэж байсан Масахико жолоочийн дуугаар сэрлээ. Танилцах таатай байна. Хараагүйчүүдийн сургуульд өнөөдөр бас нэг шинэ хүүхэд ирлээ. Үнэхээр сайн хүүхэд байх чинь. Энүүгээр нь цохин харин эндээс нь барина. Масахико Каванишигаар ширээний тэнс цаалгалаа. За, ингэж хаана? Харин энэ бөмбөг нь. Ээжийн зөөж өгсөн хонхны дуутай адил юм байна. Алив, цохиод үзтээ. Масахико дасгал сургуультай тасралтгүй хийсээр байлаа. Масахико хүчтэй цохилоо. Өө, алдчихлаа. Мако сайжирсан байна шүү. Каваниши яха баярлалаа. Тоглож наадахта Такеуичи гаргүй юм аа. Тэр үеэс Масахико хичээлээ бас анхаарах боллоо. Энэ бол Кёшо арлын эргийн хэсэг. Накахара багшаар газар зүүн хичээл заалгаж байна. Төмөр зам үүгээр өнгөрдөг. Энэ тал газар байна. Энэ хотод 500 мянган хүн амьдардаг юм. Багшаа нүүр сухаж гаргадаг уурхай тас харанхуй байдаг бах та. Такеучи сүүлийн үед хичээл сонирхолтой болж ирж байна уу? Одоо гараараа хурж байгаа газар бол Япон. Урт нарийнхан байгаа биз? Багшаа зүүн гар байгаа газар хаанах вэ? Энэ бол Монгол гэдэг орн. Гэхдээ Такеучи энэ насандаа тийшээ очихгүй байх та. Масахико хичээлдээ улам ахиц гаргах боллоо. Такеучи үнэхээр хичээсэн байна шүү. Бүх хичээлдээ 5 авсан хүн сургуулийн хэмжээнд ганцхан чи л байгаа. Чи чадлаа. Багш нарынхаа дунд багш нүүр бардан байгаа шүү. Гэхдээ байна шүү дээ. Такеучи. Миний нүдээр харахад байна шүү дээ. Чиний энэ бүх тавуудын аль нь ч жинхэнэ тав биш. Багшаа, жинхэнэ тав тэгэхээр ямар байх вэ? Чи зөвхөн өөрийн дүн сайн байвал болоо гэж бодож байгаа үстэй. Чиний байж байгаа байдлаас энэ илэрхий байна. Хичээлээ ойлгохгүй, хэцүү байгаа найзуудаа үл томсолж байгаа үстэй. Ирэх жил хичээлээ ойлгохгүй хэцүүхэн байгаа найз нартаа ч чин сэтгэлээсээ нэг бүрчлэн зааж туслаарай. Хэрвээ тэгж чадвал чиний тав чинь жинхэнэ тав болно. За, багшаа ойлголоо. Накахара багш хэлсэн үг Масахикогийн цаашдын амьдралын зүгчиг болсон юм. Үгүй ээ, битгий төгсөлдөө.
Сургуулийн автобус. Масахико тэрээр теннисний цохиур атгууллаа. Мако, чамд өгье. Теннисний зохиурын штэ. Дараа нь теннисний бөмбөг атгуулна. Сайн тоглоно шүү. Каваниши хаха, баярлаа. Такеучи, сайн тоглоно шүү. Хараагүйчүүдийн сургуульд орсноос хойш 7 жил өнгөрчээ. Газар унах теннисний бөмбөгийг хүчрхэг том гар авлаа. Масахико өсч том болжээ. Академик явна шүү. Такеучи хаха тгий. Эллэг барайныг хичээлээ. Эллэг гэдэг чинь угтаа бол их учир утгатай зүйл байгаа юм. Ягаад ч юм Масахико энэ хичээлийг л үл хашаана. Гой гартай юм байна. Хичээвэл сайн эллэг хийдэг хүн болж чаднаа. Масахико гараа багшийн гараас татан авна. Гэрийн ойролцоох халуусны газар. Тавтам орил. Далай хар шуурга өнгөрчих шиг боллоо шүү. Ашгүй тэглээ. Манай дээврээс ус хоожоод хэрэг алгаа. Баярлаа. Толгоогоо алчраар ороосон ажилтан онигири идэнгээ өрөөг харна. Ирчүүдийн усанд орох өрөө. Төрүүлээд гарлаа шүү. Хүй. Энд чин Такеучи юу да? Дуугар чин таавал Касангийн самн уу? Хараагүйчүүдийн сургууль таалагдж гинүү? Юу сурч байна да? Юм сурах та нартай л адил дөө. Цаашдаа яахаа шийдсэн үү? Чи өөрөө шийдсэн үү? Айлын том хүү болохоор Сого хот дахь дэлгүүрээ өвлөн авахгүй болохгүй хаа да. Гинсэ яах гэж байна? Токиогийн дээд ангиллын компанид орох зорилготой төр чөлөөнд гарч чад байгаа. Төр чөлөө? Такеучи яаж вэ? Би ч илгэл хийх байхаа да. Хөө тэгвэл чи барайч болно гэсэн үг үү? Хөөх, тийм үү? Хичээж байгаа юм байна. Хөө. Нутгийн ах вэ штэ. Масахико усан чумбан ороход ус салгилна. Эдо 90 үеийн дүр зураг. Чухал хэрэг гарлаа. Чөлөөнд гарсан ядуу самурайг харсан уу? Гэхдээ би чи хараагүй хүн шүү дээ. Тийм үү? Чухал хэрэг гарлаа. Чухал хэрэг гарлаа. Ядуу самурай гарч ирлээ. Сэлэмний хэрэг гайхалтай хурц байна да. Ядуу самурайн элдээ шалгах байна. Дандаа барайчхан байдгаар кинонд гардаг. Байнгын энэ үзэгдэл зүүдэн дунд дахин давтагдлаа. Эллэг хийхгүй. Зүүд байсан байх нэ. Эллэгийн тухай таагүй бодлоос нь Масахиког салгасан хүн бол хажуугийн ногооны дэлгүүрийн эгч байлаа. Аки, сүүлийн үед баруун мөрөвдөд бэрх байна. Мөрөвдөж байхад ажил хийх хэцүү байгаа үсттэй. Хэцүү байлгүй яах вэ? Юм өргөхөөр ч өвдөн, савл хийвэл янгинан. Гараач өргөж чадахгүй болохоор хувцас өмсөхөд ч хэцүү. Шүнж гисэн байнга янгинастай. Яста хэцүү байна. Эмчид үзүүлсэн биз дээ? Үзүүлсэн. Тэгсэн чинь энэ бол 50 насны мөр гэж байгаа юм да. Юу ч хийсний хэрэггүй. Өөрөө аяндаа зүгээр болно гин. 50 насны мөр гинэ. 50 нас хүрэхээр бүгд ийм өвчтэй болох нэ? Арайч тийм санаа биш баха. Нас ахихаар л амархан хөшдөг болно гэсэн үг юм болов уу да. Ингээд Макоху сургууль дээрээ эллэг заалгасан гэвэцтэй. Заалгасан л юм шиг байна лээ. Гэсэн ч бид нэг ч удаа хийлгэж үзээгүй л байгаа. Хараач дээ тийм үү? Макоху одоо байгаа үсттэй. Өө байна штэ. Наашир дээ. Их чин чамд дадлага хэрэгсэл болж өгье. Их чигээ нэг бариад өгөөч. Дөнгөж эхлэлийн л залгасан хамаагүй барьж болохгүй. За зүгээр дээ. Олон юм ярилгүй хүрээд ирэлтэй. Гуйж байна штэ. Их чихээ мөрийг бариад өгөл тө. Масахико тэндээс гарахаар завдсан чи эмэгтэйг барихаар шийдлээ. Ямар сайхан юм бэ? Наана. Чахан барьтаа болж байна. Их өвчтэй байна. Хизэнээс өвдөж байгаа юм? Харин ээ. Хүйтэрснээ дараахан санагдаж байна. Цагаан сарын омочи хийсний дараа байхаа. Тэгэхээр баг хагасчил болж байгаа юм байна. Хагасчил өвдөж байгаа бол тийм хурд идэхгүй дээ.
За баярлалаа. Одоо дэлгүүрлээ өгөө. Тэмцээн дуусныг илтгэх шүгэл дуугарна. Дараа хийж өгөөрэй. Дараа дахиад ирнэ шүү. За юу. 岩本翔を先頭に応援席に走っていく選手たち。三塁側アルプススタンドでは万歳万歳の嵐です。ここでニュースです。部分的核実験停止条約 Мако, 20 минутын дараа тарус аваад ирлээ. Сайн хөргөж байгаа дээрээ. Хоёр байгаа шүү. энүүгээр яах гэж байгаа вэ? Мөр барьж өгсөн болохоор чин талархлаа илэрхийлж байгаамаа. Гэртээ харьсан чинь мөр бүр хөнгөрөөд бас халуу оргиод гараа хөдлөгсөн чинь өвдөөгүй гэж. Чи энийг хартаа. Энэ уяа, хормогчны уяа байгааг мэдэрч байна уу? Энэ уяаг ардаа уйж чадлаа шүү дээ. Хагас жилийн дараа өчигдрээ хүртэл ингэж урдаа уйж чадал хормогчоо ингэж эргүүлдэг байсан юм. Ястай их баярлаа. Чи хэрэгтэй зүйл сурсан байна шүү. Энэ байна штэ. Их чинь тарвсныхаа хамгийн сайныг авчирсан учраас идээрээ хөргөөд идээрээ ахиад барьж өгөн шүү. Үнэн хэрэгтэй зүйл сурчээ. Маш их баярлалаа. Үнэн хэрэгчтэй тус боллоо. Баярлалаа. Дараа уулзъя. Итгэхэд бэрхцүүл болжээ. Мако хүмүн энэ харвас амттай тарвас байна. Тагтан дээр тарвас авчирч өгнө. Зуны анхлын үнэр гэж энэ. Сайн хөргсөн байгаа. Тэгтлээ яарч идэх хэрэг байна уу? Ахиад нэг хөргөчөнд байгаа штэ. Амттай байна шүү. Масахико сэтгэл ханамжтай сууна. Эллэг барааны дадлагын өрөө. Эллэг заах багш орж ирлээ. Нөө чи байсаргаа мо. Хоёрдугаар үйлрэлд тэкөө чи жах өөрчлөгдөж дээ. Ашхүнийг мотор ажиллаж эхлэх шивтэй. Багшаа. Одоо нь сэчээвэл амжих болов уу? Энэ ирчээрээ хичээгээд байвал асуудалгүй. Гайхалтай эллэг хийдэг хүн болж чадна. Үгүй би дээд сургуульд ормоор байна. Дээд сургуулаа? Дээд сургуулаа төгсөөд багш болмоор байна. Одооноос хичээвэл болж чадах болов уу? Би моторынхоо бүх хүчээр зүтгэнэ. Намайг дэмжиж өгшөө. Яадаг ч байсан багш болмоор байна. Дэмжээрэй багшаа. За ойлголоо. Шалгалт нь тэнцэх хэсгийг чи мэдэхгүй байна. Гэхдээ болохоос нь болохгүй хүртэл хийж үзье. Тэгье. Өдийн завсралгааны үеэр ангид. Мэдээ дамжуулъя. Тус сургуулийн сурагч Такеучи Масахико Пара Олимпиад оролцохоор сонгогджээ. Такеучи Масахикод баяр хүргэе. Хөөх, Такеучи ямар мундаг юм бэ? Чадлаа штэ. Баяр хүргэе. Баяр хүргэе. Масахико гаргаж өгөхөөр 100 орчим хүн Окаяма өртөн дээр цугларчээ. Сонины сурвалжлагч зураг авна. Нааш хараарай. За болж байна. Баярлалаа. Баярлалаа та бүхэн. Акико хүн нэг бүрд талархлаа илэрхийлнэ. Баярлалаа. Баярлалаа. Оо эмч. Олон жил тааралдаагүй хүн. Такасако. Та нар яаж мэдэв? Шимамура огш бидэнд хэлсэн юм а. Та нар ашгүй ингээд хүрээд ирдэг. Иши баг сургуулийн ангийнхан ч танигдахааргүй том болцгооч. Энд бас босд нь ирцгээсэн. Сайн тоглоод ирээрэй. Баярлалаа. Мако, галт тэргэнд энийг идээрэй. За, сайн хичээн шүү. Хүнсний ногооны дэлгүүрийн эмэгтэй. Ус онгоц хэдийн хөдөлгөв. Ус онгоц бишээ. Галт тэрэг гэж. Хөр шалын ахнаруулан эмэгтэй сурвалжлагч. Алтан медаль авдаг юм шүү. Хоконо дэмжиж байгаа шүү. Око хотынхан бас дэмжиж байгаа шүү. Ава. Уучлаарай.
Аав нь хүү дээрээ ирлээ. Ханаа төрвэ? Бие бодорой. Би сайн яваад ирнэ. Такеучи Масахико. Мандтуга. Такеучи Масахико. Мандтуга. Такеучи Масахико. Мандтуга. Такеучи Масахико. Мандтуга. Takeuchi Masahiko! Banzai! Takeuchi Masahiko! Гал тэрэг хөдөллөө. Алтан медаль авна шүү. Ава. Токио явж чадж байгаа минь танилаач. Баярлалаа. Энэ бол Пара Олимпиад алтан медаль авсан хараагүйчүүдийн ширээний теннисний бөмбөг ингэж дуурдаг юм. Танхим тэрний ярианд бүрэн автагджээ. Харин нялх хөвгтөл нам унтаж байлаа. Пара Олимпийн медаль гардуулах ёслол. Масаки чи чадлаа? Масахикогийн ээлж боллоо. Тэмцээн төрүүлсэнд баяр хүргэе. Баярлалаа. Такеучи баяр хүргэе. Өрөө бичсэн даавууга урдаа бариад дурсгалын зураг татуулав. Аава би чадлаа. Алтан медаль авлаа. Тийм үү? Алтан медаль уу? Ямар сайхан мэдээ вэ? Аава баярлалаа. Масахико. Энэ ямар гайхалтай зүйл гэж. Пара Олимпиад оролцсныхоо дараа амьдралд хөл нийлүүлэн явах эрхэм хүнтэйгээ би учирсан юм аа. Дараа нь тэр хүнтэйгээ хамтдаа хагцал гэдгийг бас амссан. 1965 оны зуны адаг сар. Бирлээ Саньо сонд гарсан Пара Олимпийн тухай сурвалжлага уншсан нэгэн эмэгтэй Брайл үсгээр түүнд захиа бичин илгээжээ. Тэнгэрт бүтэн сар мандна. Ширээн дээр сонины нийтлэл болон алтан медаль байна. The Hills I came to Аав нь хүүдээ эсэлтийн шалгалтанд бэлтгэн туслана. village. Хажууд нээж нь юм эндүүднэ. Уншиж чаддаггүй. Энийг Миний уншина гэж юу айхав дээ? Ийм үед ах нь байсан ч болоосай. ахаас захиа ирсэн үү? Масахико, захиа хийснээс чи хариу бичсэн үү? Итоко сан билүү дээ. Яагаад нөгөө богиносгосон сургалттай дээдийн оюутан? Санаа уншаад урмын захиа Брайл үсгээр бичсэн гэсэн. Одоо болтол бичээг байгаамаа да. Хурдан хариу бичихгүй байгаа чинь бүтүүлэг явдал шүү. Аваа одоо болно баярлалаа. Уучлаарай англи хэлийг хэцүү юм аа. Шалгалтанд бэлдэх хэрэгтэйг мэдж байна. Гэхдээ захианы хариуг заавал өгөөрэй. Масахико босч өрөөлөгөө явлаа. Сугимото Итоко гүйн ирнэ. Космос сэтгэлсэн Ярасу буудав. Масахико-сан их хүлээв үү? Биологийн сурах хүчгээс биологи судлалын он дараалыг Брайл үсгэнд буулгаад ирлээ. Эсэлтийн шалгалтанд бэлтгэхэд чинь хэрэг болох байх гэж бодоод. Баярлалаа. Итоко Брайл үсгээр хөрвүүлэх сайн дурын группт байхдаа Брайл үсэг сурчээ. Маян. Баярлалаа. Минийх наа дотор ч байгаа. Автобус ирлээ. Ирчих үү дээ? Юу? Гайхалтай. Автобус гэж шууд мэдж байгаа хэрэгөө. За, маргааш уулзъя. Баярлалаа. Хичээлээ сайн давтаарай. Масахико дохтын дотроос захиа гарган уншихад нүүрэнд нь Мишель тодорно. Багш нь
Тааламжтайгаар түүнийг харж сууна. Окаяма өртөөний дэрэгдэх Ратан цайны газар. Итоко толинд өөрийгөө толдно. Масахиког орж ирэхэд сандарч байлаа. Шалгалтандаа тэнцэнд баяр хүргэе. Чиний бэлдэж өгсөн биологи судлалын дараалал их тусалсан шүү. Чивээс учраас би ч их хичээсэн гэх үтэй. Хэдэн цаг вэ? Юу? Токио хүртэлх галт тэрэг ямар үнэтэй вэ? Хол юм аа. Мэдээж үнэтэй ах та. Би захиа бичнэ. Токиогийн хүн болчих юм шүү. Заавал захиа бичнэ. Уулзалтаж чадхаа болно доо. Гараа өгөөч. Барьж үзэж болно үстэй. Гараа барин атгалцах хоёр залуу. Итоко тэрний гарыг өөрийн хазарт хүргэлээ. Масахито Итокогийн нүрийг нэг үрчлэн тэмтэрнэ. Эрхий хорон уруулд нь хүрлээ. Хөрх юм аа. Итоко багталтайгаар инээмсэглэнэ. Токиогийн боловсролын их сургуульд элсэн орсон Масахико зуны амралтаараа цагийн ажил хийлээ. Хоккайдогийн халуусны газар янз бүрийн хүмүүстэй нүүр тулж байлаа. Орж болох уу? Элдик хийхээр ирлээ. Ирж гисэн үү? Одоо халуун аршаанд орохоор явлаа. Энд 20-30 минут хүлээж бай. За, болчихлоо. Дуусгаж байгаа хэрэгөө. За болгоё доо тэгвэл сохор минь. Наад мөнгө ав. Мөнгө агаарт цацагдлаа. Хүлээлгсэн дуучлаарай. Юу эрэгтэй хүн байсан юм уу? Хэрэггүй. Гар. Яагаад гоо бэ наа царайч нь? Масахико ярван харна. За? Такеучи. Ийм орой ирсэн дуучлаарай. Гэхдээ дөрөв давхрын Япон өрөөний гейшад эллэг хийх хэрэгтэй байна. За. Уучлаарай орж болох уу? Буудлын захиалгаар дөрөв давхарт ирлээ. Орой болсон хан дуудаа дуучлаарай. Баруун биеийг барьж дуусаад нөгөө талын барихаар Масахико очлоо. Энэ хүүхэлтэйг яах вэ? Энэ бол Маюми. Миний охин байгаа юм. Наашир охин минь. Энэ халуун усны газар хамгийн орой хүртэл ажилтг нь бид л байдаг байх таа гэж бодсон чинь тийм биш бололтой. Та нар бидэнд эллэг хийчихэд хамгийн сүүлд унтдаг байх нь. Та нарын биеинд эллэг хийж өгөх хүн бий юу? Нас залуу болохоор унтаад л буцаад сэрэгчдэг юм аа. Сайхан юм аа. Нутакано? Окаяма. Зочид надад өгсөн юм аа. Чамд өгвөл татгалзахгүй үсттэй. Гейша баярлснаа илэрхийлэв. Баярлалаа. Энэ мөнгийг буудалдаа өгөөрэй. Харин энэ бол миний талархсан сэтгэлийн илэрхийлэл юм шүү. Маш их баярлалаа. Болгоомжтой хараарай. Токиогийн боловсролын их сургуулийг төгсөх төхөж байлаа. Хоккайдод байдаг эрүүл мэндийн яамны харьяа харааны бэрхшээлтэй хүмүүсийн төвд ажилд орж магадгүй байгаа. Утасны нөгөө зүрд Итоко ярьж байв. Гэртээ хармаар байна л да. Гэхдээ хүснээр болох биш те. 1967 оны 3 дугаар сарын 16. Окаяма мужийн Харошима хуулцвар. За. Ивахаш болгоомжтой. За. Жаахан хүлээгээрэй. Та нар энэ юу хийж байгаа юм? Та нар шиг харааны бэрхшээлтэй хүмүүст явахт нь амар байх үүднээс тусгай замыг уулзуур дээр суулгаж байна. Энэ замаа юу гэж нэрлэхээ хараахан шийдээгүй байгаа. Брайл товгор үсгний сургалт маань одоо эхлэх гэж байна. Уучлаарай. Амжилт хүсье. Чамд ч гэсэн. Товгор үсгний сургалт гэв үү?
2 өдрийн дараах зураг тийм ээ. Мэдээд амжуулъя. Өнөөдөр 3 дугаар сарын 18-ны өдөр хараагүй хүмүүсийн алхахад зориулж товгор зам хэмээн нэрлэгдэх болсон явган хүний замыг Окаяма хотын Харуа уулзуурт суулган байрлууллаа. Энэхүү замыг орон нутгийн зохион бүтээгч Мияки Сейчи хийсэн ажээ. Сурвалжлагыг газар дээрээс нь Энда дамжууллаа. Энийг хийж байжээ. Уучлаарай, их хүлээв үү? Гадаа хүйтэн байна уу? Ястай хүйтэн байна. Тавтай морилно. Халуун кофе өгнө үү? Хакодатед бүр хүйтэн бидтэй. Чамайг дагуулж очиод үзүүлмээр л байлаа. Гэхдээ одоо тийш явах хэрэггүй болсон. Юу? Сэризава багшийн ачаараа Окаямагийн хараагүйчүүдийн сургууль багшлахаар болсон. Итакогийн нүүрэнд инээмсэглэл тодорлоо. Нутагта тавтай морил. Масахико гараараа Итакогийн хацрыг илнэ. Бирлээ. Тэр жилийн хавар Масахико Окаямагийн хараагүйчүүдийн сургуулийн багш боллоо. Өнөөдөр улирлын шалгалтын өдөр. Цаас сэргүүлэгч юм ээ. Шалгалтын дундуур хуулж байгааг Масахико газар дээр нь илрүүллээ. Яасан бэ? Хоолж байгаад баригдчихлаа. Энэ юу болж байна? Уучлаарай. Тэр өдөр тэрээр Итаког дуудлаа. Тэгэд яасан? Ямар ч байсан 3 хоног гэрт нь байлгана. Хүлээлгэсэнд уучлаарай. Маргааш энэ асуудлаар багш нарын яаралтай зөвлөгөөн болох юм. Өөрөө хуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юу? Хэцүү юм болж дээ. Сэтгэл бүр өвдөжлөө. Нэг л мэхлүүсэн юм шиг санагтаад. Яах вэ? Юу? Маргааш багш нарын зөвлөгөө? Газар дээрээ баригдсан болохоор өөрөө хуулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Дээр нь ямар шийтгэл авах нь ч тодорхой болсон байна. Чи юу ч хэлэхгүй юм уу? Би юу хэлэх гэж? Юу хэлэх юм? Миний буруу гэж? Миний буруу гэж юу? Тэгэд буруу юм уу? Багш нь хараагүй ч гэсэн бусад сурагчид шударгаар л шалгалтаа өгч байгаа шүү дээ. Тийм л дээ. Хэрвээ миний буруу байгаа бол тэр нь огт юм хардггүй мэн л байх. Огт юм хардггүй би биш. Жаахан ч гэсэн хараатай өөр багш байсан бол тэр хүү тийм тэрэг зүйл хийхгүй байх байсан. Намайг л илэг барьж байхгүй юу? Хөөхид. Юу? Тэр хүү лав ад үзэгдэх байх та. Үгүй гэхдээ өөрөө тийм хэрэг хийсэн юм чинь Итако готрангуй суuna. Багш хараагүйг далимдуулан нууцаар хуулна гэдэг чинь яавч зөвшөөрч болохгүй зүйл. Үнэн дээр бол огт хараагүй хүн шалгалт авна гэдэг хэр зохимжтой болоо гэж өнөөдрийг хүртэл би бодож байлаа. Гэхдээ энэ удаа Такеучи багш шалгалтын үеэр маш сонор сэрэмжтэй байж сурагчийн зохисгүй үйлдэлийг илрүүллээ. Яг тийм шүү, үнэн шүү. Сакамото багштай санал нийлж байгаа үсттэй. Тэглгүй яах вэ? Аргагүй Такеучи багш мөн дөө? Масахико өчигдрийн яриаг эргэн саналаа. Юу? Тэр хүү лав ад үзэгдэх байх та. Үгүй гэхдээ өөрөө тийм хэрэг хийсэн юм чинь. Шалгалтан дээр хуулдаг нь харамсмаар хэрэг байсан ч энэ удаа ганц сурагчид бос багш бидэнд ч маш чухал сургамж болсон шиг санагдаж байна. Такеучи багшаа та яав? Тэр хүү хуулсан нь надаас болсон. Өөртөө итгэлгүй тэрний хуулахаас өөр аргагүй хүргэсэн миний арга барилд асуудал байна гэж би бодож байна. Бурууга хүлээх ёстой хүн нь би байхаа. Миний өдөр тутмын үг хэл үйл хөдлөлд асуудал байгаа эсхийг дахин сайтар бодож үзмээр байна. Такеучи багшаа. Шалгалт эхэлсэн энэ завгүй үед ингэж цаг завыгтай алдагдуулсан та үнэхээр уучлал хүсэж байна.
Гал тэрэгний жижиг өртөө. Бодгийн ажил хийх нэгэн шатан дээр зогсон сарвч бодно. Энэ үеэр Масахико өнгөрөх гэж байгаад шатанд бүдрэн унлаа. Баярлалаа, та надад их тусаллаа. Нэгэн эрэхтэй Масахиког шатанд даруулахаас аварсан байна. Такеучи, Масахико мөн баха? Тансангууд уучлаарай. Хараагуучдын сургуулийн сурагч эцэг үү? Сугимото Тамахи байна. Итакогийн аав нь байна. Масахико гайхан харна. Тамахи тэрнийг сандал руу хөтлөө. Такеучи сан яадаг вэ? Юу? Шүдэ угаах та? Ого хилэндээ түрхээд дараа нь шүдэ угаадаг. Усанд орохдоо ганцаар ордог уу? Өөрийнхөө гэрт бол ойр зургийн хоол шийтгэн. Цамцаа мөн өөрөө эндүүдэж чадна. Цэвэрлэгийг бол хараатай хүнээс ч илүү хийнэ. Өөрөө замбраагүй байвал надад л аюултай байдгийг. Тийм л байна. Нөө тэгээд бүгдийг өөрөө хийдэг гэсэн үг үү? Тийм ээ. Сүрхий юм аа. Итакогийн аав охиныхоо ирээдүйд санаа зовж байгааг нь Масахико ойлгож байлаа. Харин энэ үед Итако Масахиког хүлээн сууж байна. Эцэг хүний хувьд охиноо зовоосоо гэж бодохгүй байна. Ойлгоорой. Энэ үед Масахико цэцэрлэг түрээлэнд иржээ. Тэрээр яаха үл мэднэ. Залуу хос сүм дэрлээ. Юу хүсдэг юм бэлээ? Масахико нааша ирээрэй. Масахико Итакогоор хөтлүүлэн сүмийн дотор алхана. Охин минь арай томоос нь аваарай. Аварсан алтан загсаа Масахикод бариулаад тэд цааш алхлаа. Од төгсөн зуны орой Масахико сонирхогчдын радио холбоогоор ярина. Нэг зүйл асуух гэсэн юм аа. Найз бүсгүй маань надтай үерхэж байгааг эцэг нь мэдснээс хойш эцэгтэйгээ огт ярихгүй баг. Би огт юм хардгүй юм аа. Үнэндээ бол найз бүсгүйнхээ аавд тэрнтэй ахиж хизээч уулзахгүй гэж амлах ёстой байх л да. Гэхдээ тэрнээс салж би л авч чадахгүй. Надад хүч хайрлаач. Дараагасан Марумотогийн гэр Тамахи ирлээ. Сансэ ойр дуулцаггүй шүү. Тамамасан. Сансэ. Өнөөдөр нэг гуйлахтай ирлээ. За суу, өчүүхэн бэлэг байна. Хөөх. Архины дэлгүүртээ хүнд архивэрж ирдэг хүн бас байна. Уучлаарай. Ямар хэрэгээр ирэв? Үнэндээ бол биш дээ. Манай Итако яасан гинэ? Тэрний дараа хос хоёрыг Марумото дуудлаа. Тавтан орлоо? Чи Масахико мөн үү? Марумото Масахикод архи хундаглан өглөө. Өнөөдөр Итакогийн аав ирээд уйлах нь холгүй байсаар байгаад явлаа. Үзэн ядаж байна. Тийм аавтайдаа ичиж байна. Итако ингэж ярих бол тийм биш гэдгийг ч өөрөө мэдж байгаа.
Марумото багтаагаар толгойд охино. Тамахе өөр нэгэн хүнтэй зөвлөсөн нь Миоин сумын хамблан байв. Тама санав. Таны охин чинь үнэхээр сайхан сэтгэлтэй юм байна. Бурхан багш лугаа адил хүн байна. Та хэрвээ сэтгэлийн ойлгож хүлээж авбал танай гэр бүлийнхэн бүгд деваачнд очих нь дамжиггүй. Хараагүй хүнтэй хамт амьдрна гэж хэлж байна гинэ. Гайхалтай охин юм байна. Та баярлах хэрэгтэй. Энэхүү хос хоёр эсэргүүцлийг сөрж чадлаа. Казухико, чи ирсэн нь сайн боллоо. За, дүүдээ хурдан баяр хүргээрэй. Масахико, өөрийнхөө хоримнаас илүү баяртай байна. Баяр хүргэе. Баярлалаа. Мако баяр хүргэе. Миямото ногооны дэлгүүрийн эгч нь байна. Таньж байгаа үсттэй. Эгчээ, мөр чинь яаж байна та? Одоо зүгээр болсон. Масахико, наадах чинь Цунакакуши малгай шүү. Масахико Цунакакушиг тэмтэрнэ. Шинто шашны хөдчийг даган ёслолын танхимд орж ирцгээв. Дурсгалын зураг. За, бүгдээрээ анхаараарай. Зураг авах гэж байна. Эрүүгээ жаахан өргөөрэй. Энэ зургийг хардагч болоосай. Хормын гэр чимэгтэйгээр хөдлүүлэн Такашимата засалтаар үсээ гоёсон Итоко смокинг өмссөн Масахиконор суудлаа эзэлцгээв. Хормын гэрчийн үг. 1965 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Сааньо сонны нийтлэл. Өнөөдөр хандлан сууж байгаа эхнэр нөхөр хоёрын танилцах шалтгаан болжээ. Масахико Токиогийн Параолимпиад алтан медаль авсан. Тэр тухай сонины нийтлэлийг Итоко-сан санамсаргүй байдлаар олж харсан байгаа юм. Зүрхэн дэлсэж, сэтгэл нь маш их хөдөлжээ. Тэгээд Итоко-сан Масахикод брайлусхэр хайрын захиа илгээснээр энэ хоёрын минь үерхэл эхэлсэн байна. Алтан медаль авсан Масахико үнэхээр гайхалтайч. Тэрхүү сэтгэл хөдлөм нийтлэлийг анзаарч харсан Итоко-сан ч үнэхээр алтан медаль авсантай дүүцхүүц гайхалтай байсан гэж би бодож байна. Нөхрийнхөө гайхалтай мэдчилгээг сонсоод гэрчийн эхнэр тайвшрах шиг болов. Масахикогийн нүд харахаа болох үед манай гэрийн гэрэл гэгээ бөхсөн. Аав Казуогийн мэдчилгээ. Гэсэн ч өнөөдөр шиг өдөр ирнэ гэдэгт итгэж нэгэн гэр бүлийн бид дөрөв хүчээ нэгтгэн амьдарсаар ирсэн. Тэгээд өнөөдөр та бүхэн биднийг ойлгож бидэнд тусалсны хүчинд ийм сайхан бэртэй болж чадлаа. Тамаа хэж хүлэн зөвшөөрч нулимс туслуулна. Манай гэрд дахин гэрэл гийлээ. Энэ бол та бүхний минь лач. Марумото эхнэр нөхөр хоёр толгой дахин сууна. Одоохондоо ханилж байгаа шинэхэн эхнэр нөхөр учраас энэ хоёрыг маань дэмжиж тусалж байхыг хичээнгүйлэн хүсэж байна. Та бүхэнд баярлалаа. Гэрлээд 2 дахь жил явагдлаа. Масахико төрөгтөгсөн Итокогийн гидсийг хэлнэ. Наран цэцэг дэлбэлжээ. Subaru 360 гэдэг чинь жирийн машин уу? 9 сард хүү төржээ. Хүүгийнхээ нэрийг Итоко биерээр бичнэ. Масахико хэн нэгэнтэй радио холбоогоор ярина. Цаасан дээр бичсэн хүүгийн нэр Кенго. Ханан дөлгсөн хүүгийн нэр бүхий цаас салхинд намирна. Энийг харж байна уу?
Масахико өгж барин хүүгийн нүүрний өмнөр хөдлөхөн хоёул хөгжилдэнэ. Зүгээрээ харж байна. Хараарай. Бор хоолн зориулж тайзаг самчирсан шүү. Радио холбооны найз нөхөд болох Фуната ихнэр нөхөр айлчилж ирлээ. Сайн байцгаана уу? Кен хүү толгоогоо даахгүй л байна уу? Масахико толгоос ихсэрнэ. Эртхэн эмнэлэгт очсон нь дээргүй юу? Фунатагийнхан цэцэрлэг ажилуулдаг байв. Удаа хүлээлгэж байгаад уучлаарай. Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн өрөө. Хүлээлгэсэнд үнэхээр уучлаарай. Ахаад ганц шинжилгээ авмаар байна. Жаахан хүлээнэ үү? Хүлээж өгөөрэй. Удаан үргэлжилсэн шинжилгээний дараа хөшигний цаана утсаар ярихээр сонсогдно. Маш яралтай тархины бичлэг хийх хэрэгтэй байна. Аргалаа түргээ аваад өгөөч. Тийм ээ. Тархины хүн төлбөрийн саажилт гэж таамаглаж байна. Хүүхдийн нэр Такеучи Кенго. Итако ухаан алдан унлаа. Машины зогсоол дээр. Кенго хүчтэй байж хамтдаа амьдарцгаана. Харих удаа хүмүүс. Бороотой тэр нэгэн өдөр Фунатагийнхан айлчлан ирж сонирхогчдын радио холбооны талаар Итако заалгана. Манай цэцэрлэг зөвшөөрөл аваагүй байсан. Гэхдээ ашгүй ойрын үе зөвшөөрөл гаргахаар болсон. Баяр хүргэе. Тэгэхээр Кен хүүг бушуухан манай цэцэрлэгт оруулахгүй мó? Юу? Албан ёсны зөвшөөрөл авахаараа аятайхан байртай болохгүй бол болохгүй. Хүүхдийн тооч одоо байгаагаас нэмэгдэх нь гарцаагүй. Тэгэхээр одооноос цэцэрлэгтээ дасна нь Кендл дээр байх. Гэхдээ хүү маань өөрөө явж ирж чадахгүй штэ. Тийм болохоор л эртхнэн дээр энэ давчуу герт нурмгар царайтай ээжтэйгээ байлаа гэд юу сайхан байх вэ? Тийм биз дээ. Болох юм уу? Болно. Манай цэцэрлэгт ирээд үз. Ирч хүчтэй хүүхдүүд тэр хаваар нэг гүйлдэнэ. Тэр дунд нь Кен хүүд хавьгүй сонирхолтой байх байлгүй. Фунатагой сэтгэл гаргаж байгаад баяртай байгаа ч хүүгийн маань хувьд арай л эртдэх байхаа та. Таавган салчхаад ирээ дээ. Итако хүүгээ тэрэн нөгөө рүү орлоо. Фуната ихнэр нөхөр хоёр өөдөөдөөс харан тохилцоолоо. Дараа жил нь Кенго Аюми цэцэрлэгт орлоо. Одоо баг өсөж байгаа бах та. Итако ч мөн адил энд ажиллана. Итако-сан. Бага ангийнхны хоол арай бэлэн болоогүй байна уу? За, одоохоо. Такеучи багшаа, бидэнтэй нийлж хаяаж гисэн уухгүй мүү? Бидэнтэй хамт шар хариг уухаар явахгүй мó? Баярлалаа, дараа болъё та. Хаяаж гисэн явж байл та. Явъя л да. Намайг уучлаарай. Масахико хөгжлийн бэрхшээлтэйч гэр бүлээ тижээн гэж хатуу шийд гаргасан байлаа. Такеучи багш мөнгө хавдардаг болохоор мөнгө өрөх нь хайран байгаа үстэй. Чимээгүй сонсчихсан штэ. Тэрээр зоригтой хүрэхийн тулд бүр их хичээж байлаа. Такеучи-сан. За. Асуудал гараа да. Нийтийн байрны хал уус эвдэрч эхлэв. Албаныханд хэлээд нэмэр халга засч өгөхгүй юм. Тэгэхээр манайхан усанд орохдоо усанд орч чадахгүй 3 хонж байна. Арайчтай. Хурдан засгаж албаныханд хэлэхгүй бол зөндөө хэлсэ. Урдаас шалтгаан тоочоод огт хөдлөхгүй байгаа юм. Зөрүүдлээд л байх шиг байна.
Тэгвэл би нэг хэлээд үзэх үү? Тэгэж хүн бүр хэлэх нь зөв бах. Тийм биз дээ. За ойлголоо. Юу гэнэ? Нийтийн байрны халуусны газар гэмтэл гарсан юм а да. Халуусны гэмтлийг хурдан засаад өгөөч дээ. Тэгэх үү? Юм хардггүй хүн 2-3 хоног усанд орохгүй байсан ч яагчгүй юм биш үү, ха? Масахико гинт барьж явсан сурах бичгүүдээ ширээн дээр шидлээ. Явж байсан аалзыг онсон байлаа. Юм хардггүй хүнгээ та юу гэсэн бэ? Ойлголоо. Засварынханд одоохон хэлээд хий. За гооч үн шүү. Дараа жилийн хаврын Томаке өөрийн зүгээс хичээл зүтгэл гаргалаа. Хой Томаго явъя. Кенго хөнгөхийн төлөө зүтгэнэ. Сайдо сүмийн баяр болж байлаа. Сайдо сүмийн баяр Томаке хүчээ үзэх юм. Аав гайгүй байгаа. Хитрхи олон хүн байгаа болохоор сайн харагдахгүй байна. Оо байна тэнд. Тэр үед Кенго цэцэрлэгийн асуудлаар хотын иргэдийн төлөөлөгчдийн хурал болов. Окаяма хотын зөвшөөрөл бүхий цэцэрлэгт хүн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд явж байгаа тухай хотын дарга та мэдж байгаа юу? Цэцэрлэг хизэнээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн газар болсон юм бэ. Би энийг мэдмээр байна. Цэцэрлэг ийм байдлаар эцэг ихтэй дураараа гэрээ байгуулан хүн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэйг нь мэдсэрвж цэцэрлэгтээ авч байгаа өнөөгийн нөхцөл байдлыг засаг төлөөлж байгаа хотын дарга хараагүй мэт өнгөрн дуугаа байж болох хэрэггүй. Муухраар хүчилбэл саруул ухаан бөхнө гэсэн үг байдаг. Ийм шудраг бус явдлыг газар авахуулахгүй байх нь хотын даргын үүрэг гэж би хувьдаа бодож байна. Хотын дарга та энэ талаар хэрхэн бодож байгааг асуумаар байна. Кенгогийн нөхцөл байдал хэцүүдлээ. Хотын дарга Оказаки Хиро. Гэр бүл бүрт өөрийн гэсэн нөхцөл байдал бий. Хүүхдүүдэд ч гэсэн өөрийн гэсэн нөхцөл бий. Энэ талаар шийдвэр гаргахаа жаахан хүлээх шаардлагатай гэж би бодож байна. Хотын дарга дээр харгас гэмээр мөрдлөгийг шийдэмгий няцаалаа. Муухраар хүчилвэл саруул ухаан бөхнө гинэ. За тэгэ үчи байна. Аюуны цэцэрлэгээс ярьж байна. Миризава багш. Байна уу? Зугаалгаар явах тухай юу? Кен бас ууланд авирна. Хонотоор явах учраас солих хувцс гээд бэлтгэлийн базаагаарай. Таны хэлснийг ойлголоо. Гэхдээ Кенго огт явдаггүй шүү дээ. Энэ бол цэцэрлэгийн дүрм. Бүх хүүхэд явна. Та үннээсээ хэлж байна уу? Зүгээр дээ. Бидэнд найдаж болно. За тэгэ үчи сонсож байна. Фонадагва юу? Зугаалганы талаар ярих гэж байна уу? Тэкүүичи-сан бид чадсан шүү. Окаяма хот эцсийн дүндээ гараа өргөсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэгт авахыг зөвшөөрлөө. Фонада-сан таны ачаар үгүй дээ. Кен хүүгийн ачаар. Окаяма хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэгт хүмүүжүүлэх зам мөрийг тавилаа. Фонада-сан таны л гавья. Багшаа Итоко байна. Дараа жил нь Мурамото эмнэлэг твдчихэ. Та идэх ёстой шүү. Ирсэнд баярлалаа. Кенгогийн би яаж байна? Өдөр бүрийн төлөө чадах чинээгээр тэмцэж байгаа. Тэр нь тохирсон. Үнцэнтэй амьдрал шүү дээ. Би ч гэсэн бууж өгөхгүй л байх ёстой байх. Таны ачаар бид хоёр гэрэлж чадсан шүү дээ. Юу ч тохиолдсон бид сөхрөхгүй. Та ч гэсэн өвчнөд бууж өгч болохгүй шүү. Итакогийн сэтгэлийг эцэмдэн хэдэг Масахико чамд сайн мэлмэ заяач. Багшаа. Энэ зэргийн байхад айлтгүй. Нэг хэсэгтэй л дажгүй. Марумотогийн биеийн эдгэрч 90 нас хүртлээр амьдэрсэн юм. За хүүхдүүдээ одоо авирцгаах уу? За. Яста сайхан өдөр байна шүү. Ошигатеке уулын авиралт. Кен хүүхд дундаа оруулаад айтайхан дуулчихж болох байгаа.
Ер нь сайхан дуу юм лээ. Тэдний зорилго бол 234 метрийн өндөр Ошигатаке уулын оргил. Савлуур савлна гэсэн нэртэй дуу байхаа. Улс орны бодлого нь нийгмийн халамж болон өндөр хөгжлийн асуудлын хооронд савлсаар байгаа ч хүүхдийн төлөө заа гэж хэлцгээе гэсэн урийн агуулсан утгатай дуу гэсэн. Кен, одоо миний үр хэлж боллоо. Савлуур нааша цаашаа савлна. Мөрөөдлийг минь тэн савлна. Савлуур нааша цаашаа савлна. Мөрөөдлийг минь тэн савлна. Хүүхдүүдээ баг оройд нь гарлаа шүү. Миний энэ гар, энэ хөл шув шулуухан болж алхаж хэрвээ чаддагсан бол ганцаараа би савлуур дээр тогломоор байна. Савлуур нааш цааш савлна. Мөрөөдлийг маань тэн савлна. Кен хүү хүчтэй болж юу ч ганцаараа хийж чаддаг болох цагт ээж нь хүлээж байгаа гэртээ харна. Тэнгэрт дүүлэн нисэх шувуу болоод Кен хүүгийн амьдралын баяр баясгаланг хүн бүрт бүр олон хүнд хүргэхийг хүснэ. Цэцэрлэгээ төгсөх цаг ирлээ. Такоичи-сан үнэхээр хичээлээ. Итако-сан ч гэсэн Кен хүү ч гэсэн тийм ээ. Кен хүүгээ явуулмааргүй л байна шүү. Ахыгаа орыг залган 2 дахь хүү Наото Аюми цэцэрлэгт орлоо. Такеучи Наото. Би байна. Кенго чинвэ Окаяма сургуулийн тусгай ангид элсэн оров. Масахико-сан Сакура ямар сайхан харагдаж байна гээ. Кенго аавынхаа өмнөөс хараад өгөөрэй. Итако ганцаараа гайгүй байгаа. Хадам ээж минь зүгээр дээ. Тийм ээ Кенго, Итако хүүхдэд төрүүлэхийн тулд Кенгог Асаговасаа төр өгөхөр шийдсэн байлаа. Шин сурагч Такеучи Кенго. Би байна. Кенгогийн гарыг эмээн барин бахархалтайгаар дээш өргөлөө. Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасаг. Такеучи гоо охин төрлөө. Итако анхны охин Каориго төрүүллээ. Бид чадлаа. Том охин Каориго нуруундаа үрсэн Масахико Асаговасаа руу хөдлөх Итаког гаргаж өглөө. Кенго хаашаа явсыг? 2 дугаар удирдлагын хичээл эхлэх гэж байгаа тул сургуулийн дотор байранд найз нартайгаа хамт байгаа. Кенго ах байхгүй болохоор муухай юм аа. Ахын ч гэсэн биднийг санаж байгаа. Аав нь ч гэсэн ээж нь ч гэсэн хүүгээ санаж л байна. Гэхдээ Наото том болоод ээжтэй тусалж чаддаг болохоор бас дүүн том болохоор бүгдээрээ хамтдаа амьдрнаа. Тэр болтол бүгдээрээ том болтлоо жаахан хүлээх л хэрэгтэй. Ойлгов уу? За. Кенго ахын өвчин нь эдгэрэх болтугай. Кенготой хамт авахулсан гэр бүлийн зураг ширээн дээр байна. Байна уу? Юмаа мартчихж юу? Кавасаки эмнэлэгт хурдан хүрээдрээ. Кенго ахад хатгаа туссан байна. Би одоо сургуулиас гарлаа. Итакогийн царай бараав. Тэр даруй эмнэлэгт ирлээ. Эмч даралт нь бууж байна. Масахико хүндхэн орчинд орж ирлээ. Кен хүү минь ингэж захтны хэвтэл орноосоо ойчин шүү дээ. Кенго Харвас аавда хамгаас илүү хайртай юм а да. Сайн байна. Кен хүүгийн маань цээж рүү тарианы урт зүү зоочлоо. Кенго
Кенго! Бидэнд их харамсалтай байна. Амьсгалаар очихлаа. Кен хөөмэн. Масахико юу ч хийж үлж чадна. 3 жилийн дараа намар Итако Тамакетэй хамт булш ирэхээр ирлээ. Энэ жил яасан удаан халж байна. Баг зэрэг өссөн Наоточ бас хамт явна. Өвөө, Кенго ах энэ дотор байгаа мó? Кенго ах нь өстэй. Наотогийн гэрийн хамгийн хэцүү, зовлонтой, шаналгаатай бүхнийг цүнхэндээ хийж үрээд Деважин руу явчихсан. Кен ахыхаа ачаар чи эрүүл сарвал биетэй болж сайхан зүйл бүхнийг авч үлдсэн юм. Кен ахыгаа чи мартаж болохгүй шүү. Ойлгов уу минь? За, ойлголоо. Чихэр жимсэрхэн гар хавсран залбирцгаалаа. Кен аха дахиад ирнэ. Кенгогийн шарил дээрх бурхны толгойг Наото иллээ. Намар болж сон шөнгөнө. Гэр бүлэрээ дэлгүүрт худалдаа хийж Цаалж байлаа. болохгүй шүү. Энэ гоё юм аа. За тэгвэл энийг авъя. Тавтам орилно. Өнөөдөр сайн саваараа загас ирсэн байгаа шүү. Масахико өнөөдөр саваараа эцгэх үү? Кенгогийн булчны бурхны дээрээс цас орно. Сургуулийн үед даасан хонглоор Масахико алхна. Сургуулийн захирал Масахикод урам өгнө. Тако ичүүхөө. Сүүлийн үед нэг л уруугар байх чинь. Сакура цэцэглэн цар цаа дуурч удирал солигдлоо. Наотогийн 2 дугаар ангийн нээлттэй хичээлд Итако Масахиког дагуулan ирлээ. Өнөөдрийн нээлттэй хичээл дээр та бүхэн дуулгах баяртай мэдээ байна. Манай ангийн сурагч Такеучи Наото Окаяма хотоос зарласан гэрэл гэгээтэй гэр бүл сэдв зохион бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн байна. Такеучи Наото чанга дуугаар уншаарай. Миний аав Кекүрү баг сургуулийн 2 дугаар ангийн сурагч Такеучи Наото. Масахико автобус хүлээн сууна. Миний аав баг сургуулийн 2 дугаар ангид байхдаа хараагүй болсон. Тэр болтол жирийн сургуульд сурдаг байсан. Масахико автобусанд суулаа. Хараа нь мууч бүх чадлаараа хичээнгүйлэн сурсаар Токиогийн их сургуульд орсон. Дараа нь ширээний теннисээр Пара Олимп гэдэг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олимпиад төрүүлж алтан медаль авсан гэсэн. Автобусанд явах Масахико уртаар санаа алдна. Аав маань бялуу, бууз, шар айрганд дуртай. Ялангуяа намайг шар айраг хийж өгөхөд Наато хүүгийн маань хийж өгсөн шар айраг маш амттай гэж хэлээд гуд уудаг. Итако Каоринер цэцэрлэгээсээ харих замдаа явж байна. Хизээ билээд нэг их цэвэрлэгээ хийх үед аавынхаа хүүхэд байх зургийг олж харсан. Ээж маань энэ бол аавын чинь хардаг байх үеийн зураг учраас сайн хадгалаарай гэж надад хэлсэн. Сумын өмнө Каори болон Итако зогсож залбирна. Аавын маань нүд эдгэрэх болтугай. Саяхан нэг өдөр бороо асгаран орсон. Би зурагт үзэж байсан боловч гинэт бороо хүчтэй орсон учраас зурагтны дөө сонсогдохгүй болсон. Кенгогийн шарлийн бурхны дээрээс хүчтэй бороо асгарна. Масахико борооны ус тогтсон замаар халахвч өрн алхна. Аав маань бороонд шалб норон гэртээ орж ирсэн учраас би гэртээ тавтай морил гэж аавдаа хэлсэн. Аав маань харин би ирлээ гэж хариу хэллээ. Борооны халахвч таяг цүнхээ бариад хэцүү байсан байх таа гэж би бодсон. Аав маань хардгүй ч гэр дотор хийж чадахгүй зүйл гэж түүнд бараг байдгүй. Гэхдээ л би хурдан том болоод аавдаа туслахыг үнэхээр их үнэн сэтгэлээсээ
Хүсэж байна. Итако Масахикогийн мөрийг налж урмын үг хэлнэ. Аава хичээгээрэй. Масахико хүндэтгэлтэйгээр мөхий ёсоллоо. Дараагийн өдөр Масахико сургуулийн захиралтай тааралдав. Захирлаа уулзч болох юу болов? Энэ сард гэхэд яриа хийж өгөөч гэсэн 10 хүсэлт ирлээ. Энэ чигээрээ үргэлжлүүлээд байж болох болов? Тэкөөч бодлоггүй дээ. Ийм боломжийг алдаж болохгүй шүү. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүний яриаг сонсъё гэсэн хүсэлт байдаггүй л. Ийм яриа хийж өгөөч гэсэн хүсэл заримдаа хүсээд ч ирэхгүй шүү дээ. Харааны бэрхшээлтэй хүмүүсийг ойлгодог болтол нь яваад байх хэрэгтэй. Яваад бай. Масахико хараагүйчүүдийн сургууль дээр шөнийн эргүүл хийнэ. Хаалгуудээ төгжсөн эсхийг шалгаад гэрэл унтраана. Хөшиг хаах гэж байгаад гэнт 60 хөлтөд хазууллаа. 60 хөлт газар очин зүгтв. Хазуулсан гараа амандаа хийн ерөнхий унтраалгыг олж дарлаа. Юм харахгүй байна гэдэг хэцүү. Гэхдээ гонглолаа гэд юунд ч хүрэхгүй учраас аль хэдийн би хов заяатайгаа эвлэрсэн. Гэхдээ Кенго энэ насан дээр ирчгээд огт эвлэрч чадахгүй зүйл гэж бас байна. Тэр бол Кенго. Тэр бол аав минь юм хардггүй байснаас болж чинийхээ төлөө юу ч хийж чадаагүй явдал. Хэзээ нэгэн цагт аав нь чиний байгаа газар очно. Тэр үед аав нь сайн зүйл хийсэн гэж чамаар бахархуулахын тулд өнөөдрийг хүртэл амьдарч ирлээ гэж хэлнэ. Кенго. Хүмүн. Аавынхаа номыг уншаарай. Масахикогийн яриа олны таашаалд хүрч удалгүй ном болон хэвлэгдэжээ. Энэ ном бол хэзээ нэгэн цагт Кенгод өгөх юу юунаас илүү үнэтэй бэлэг билээ. Эцэст нь та бүхэнд хандаж хэлэх 2 хүсэлт байна. Нэгдүгээр нь шар өнгийн товгор зам дээр дугуй болон бусад зүйлсээ битгий тавьж байгаарай гэж хүсмээр байна. Бид нар шиг харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд тэр зам бол амь амьдралыг минь хамгаалдаг зам юм. Өөр нэг хүсэлт байна. Энд өөр бусаддаа дээрлэхүүлдэг маргааш үхмээр байна гэж боддог хүүхэд байхыг би үгүйсэхгүй. Гэхдээ үхэж хэрхэвч болохгүй. Сургуульдаа явахгүй байсан ч болно. Эцэг их чинь санаа зовсон яах вэ? Харин үхэлгүйгээр одоо байгаа өөрийнхөө байдлыг хаа нэгтээ боломжтой газар нь ойлгуулахыг хичээ. Сүржигнэх тусам дээрлэхүүлдэг хүүхэд улам хэцүү болдог. Тиймээс зориг гарган үхэлгүйгээр өөрийнхөө уур хилэнг ямар нэгэн хэлбэрт оруулан гаргах хэрэгтэй. Аваар осол өвчнөр зөндөө олон хүүхэд хорвоогоо салдаг. Тэдгээр хүүхдүүдийн харамсалтай хувь заяаг бодон одоо байгаа бие махбодоо хайрлан бүгдээрээ аз жаргалтай болох нь тэдгээр хүүхдүүдэд зориулсан үн цэнтэй шагнал гэх үү? Эсвэл залбирал болно. Амьдралаа хэрэггүй зүйлд хэрхэвч битгий үрээрээ. Ингээд дуустал нь анхааралтай сонссон та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Багшаа шат 6 гишгүүртэй байгаа шүү. За, ойлголоо.